За 11 дэх худлаа нь болохоор x нь болохоор 2-8 орнд. Y нь болохоор 7-оос 12 орнд. Энэ булархан хамгийн их тоо. За манай x y маань болохоор эрэг тоо. За тэгээд манай энэ x нь 2-оос их тоо юм чинь x-с нэг нь эрэг тоо. Тэгэхээр манай ингийн бүтгэн ер нь бол эрэг тоо юм байна. За тэгэхээр энэний хамгийн их тоогийн тулд би яах вэ гэхээр аль болох хүртвэрийнхаа хамгийн их тоо болъё. Тэгэхээр манай x чинь хамгийн ихтэй 8 байж болох юм байна. Тэгэхээр хүртвэрийн байжлах x-ийн хамгийн их тоо 8. За их тоо гарахын тулд хувааж байгаа тоо аль болох хамгийн бага байх хэрэгтэй. Тэгэхээр эрэг тооны хамгийн бага нь бол 7. Байжлах хамгийн бага утга нь 7 юм байна. Тэгэхээр манайх хамгийн их утга нь 9-ний 7 ахнэ. За 12 нь хүний үс цагт и мм уурдаг. 0. За ингээд тэгээ алтчууд ингээд авчи энэ миллиметр ингээд ургадаг. Тэгвэл энэ тоог метрээр илэрхийлээд стандарт төсөд тавина. За тэгсэн чинь бүгд 1 метр чинь болохоор 100 см байдаг. 1 см-д 10 мм юм чинь 1 метр гэдэг маань 1000 мм гэсэн үг. За тэгэхээр 1000 мм-ийг метрлэр хэмжүүлнэ гэхээр бүгд яах вэ гэсэн чинь 1000-д мм метрлүү шижүүлж байгаа учраас буюу арай их хэмжүүр шижүүлж байгаа учраас бүгд энийг 1000-да хувааж өгнө гэсэн үг. За тэгэхээр би энийг эхлээд ингээд тавьчих. Таслыг хаана авчрах вэ гэхээр стандарт төсөө тавь гэсэн юм чинь таслыг биенд авчрыг. Хөрвөл 1.7 гүрчг нь 10-ийн за босоо би ингээд хууч хэмжээнд оруулахын тулд ингээд 3 6 ингээд 7 орон урагшлуулах юм байна. Тэгэхээр юу гэсэн үгээрээ 10-ийн хасах 700 мм. За энийг бүгдээ метрлэр шилжүүлэхэд бол дахиад яасан гэсэн чинь 1000-д хувааж өгнө буюу 10-ийн хасах 3-аар өрчилж өгнө. За тэгэхээр манайх стандарт төрсөд тавьвал 1.7 гүрчг нь 10-ийн 3 зэрэг метр юм байна. Стандарт төсөд маань бүгдийн эхний энэ илэрхийлж байгаа ардын булгаан тооны таслаас урагшаа бүхэл хэсгийн тоо маань 1-ээс 9 хооронд тавах хэрэгтэй. За барилгын хөөсцөр хатангийн нэгт нь биднэрт 25 кг метр куб өгсөн байна. За тэгээд нэг ширхэг хатангийн эзэл хүүнийг 100-ны 1-ээр ингээд тоймсон чинь 0.29 метр куб гэсэн байна. Тэгвэл массынх нь хамгийн бага утгыг илэрхийлэх тэнцвэр аль вэ гэж. За тэгэхээр нэгтийг бүгдээ яаж олдог вэ гэсэн чинь массыг эзлэхүүнтэй байна. Тэгвэл би масс олохдоо эзлэхүүнээ нэгтаараа үржүүлэх юм байна. Өөрөлдвөл манай энэ эзлэхүүнийг бүгдээ 25-аар үржүүлээд энэ нь хамгийн ихтэй хэд хамгийн багатай гэдэг болгож байгаа юм байна шүү дээ. За тэгсэн чинь манай эзлэхүүн маань 0.29 ингээд 100-ны 1 оронгоор таймсан чинь 0.29. Тэгвэл энэ маань хамгийн багатай хэд байж болох вэ? Хамгийн ихтэй хэд байж болох вэ гэхээр за хамгийн багадаа 0 таймлаад 0.29 гарна гэдэг чинь 0.28. Тэгээд одоо ард нь энэ 8-ын ард 5 буюу түүнээс дээш орон байж би орон нэмэгдүүлээд 9 болгосон байгаа тий. Тэгэхээр манай энд хамгийн багадаа энэ 5 байж байна. Хэрвээ энд 4 байх юм бол манайх 100-ны 1-ээр томилвол 0.28 гэх байсан тий. За тэгэхээр манай энэ хамгийн багадаа 5 байж болно. За бага гэсэн ард нь ингээд 0.0 байж болно шүү дээ тий. За хамгийн ихтэй гэхээр яах юм гэсэн чинь 0.29 оронгоор томилоо. Тэгэхээр энэ арын тоон 4 буюу түүнээс бага байсан байж таараа. За хамгийн их байхын тулд бид 4 гэж тавьчих. За хэрвээ энэ ард ингээд улан ингээд юу байж болно шүү дээ. Хамгийн ихтэй гэж юм чинь томилоо 4-ийн ард бол ингээд 9 ч юм ингээд тоонод байж болно шүү дээ. За тэгэхээр би одоо энийг 25-аар үржүүлээд манай массын нэгт 25-аар үржүүлээд массынх нь хязгаар нь гарч ирнэ. За гэхдээ энд ингээд би нэг томилохдоо 2 янзаар гаргахыг. За ингээд ерөөсөө 1000-ны хэсгээр ингээд батыг нь хайтын хаяа тий. За энэ тохиолдолд яаж гарах вэ гэхээр одоо би нөгөө масс маань яг үгс чи хамгийн ихтэй эдийн хамгийн багатай эдийн. Тэгэхээр би 0.285 манай эзлэн юм байсан гэж 25-аар үржүүлээ. 0.294 гээд хоёулын 1000-ны хэсгээр тоймсон гэж бодвол манай энэ хариу маань за 0 үнийг үржүүлэхээр 7125.
За энэ болохоор 7,000-ны зааныг үржүүлж үзэх 0,294-ийг 0,294-ийг бүгдээрээ 25-аар үржүүлэхээр 735. За хэрэг хоёулангийн нэгэн зэрэг ижлэг 1000-ны хэсгээр томилсон бол манай хариу за энэ үеж болно тий. За тэгтээ хэрвээ ер нь хамгийн ихтэй гэхээр энэ ингээд цаашаа ингээд өртөөдөж болно доо. За тэгвэл би энэгээр нэг үржүүлж үзье л да. 2 дахь хувилбар гэсэн үг шүү заяа. За тэгэхээр одоо би нөгөө баг маань 0.25 байж болно. Энийг нектараар үржүүлээд за тэгээд нөгөө эздгүү маань 294 гээд ард нь ингээл 9 ч юм томд байгаад иж болно шүү дээ. За ийм үед ямар гарч ийн гэхээр за энэ маань бол 7125. За хамгийн ихтэй гэхээр энийг үржүүлэхээр за үржүүлж би үзээ тэгэхээр 0 гэснээр 294 гэснээр одоо 9 гэгээ болно шүү дээ. Эсвэл энийгээ шууд 0,000-ны хэрэг би 1000-ны хэсгээр зүгээр томилчих л да. 295-аар тий 295 байхаар үржүүлээ. За тэгэхээр хэд гарч ийн гэсэн чинь энэ маань 7375 зүгээр би нэг ингээд томилоод үржүүлчихвэл. За тэгэхээр ингээ харахаар энэ болохоор бас яг энэ ээж болохоор хамгийн ихтэй энэ ээж болно. За хамгийн багтаа энийг одоо томилц энэ ээж болохоор харагдаад байна шүү. За 14 нь болохоор яасан гэсэн А, Б хоорондоо ялгаатай эерэг тоонод бөгөөд дараах тэнцэл биелнэ. За тэгэхээр бүгдээр энд 0 гэснээр энэ маань үйд бутрахаа гэсэн үг. Тэгэхээр би одоо инхнийхэн бичгтээ за таслаас хойших тоогоо бичээд тэндээсээ тасал хаалт тоогоо хасчих. Тэгээ энэ дагуу оронгийн тоогоор 9, энэ дагуу оронгийн тоогоор 9 гэсэн чинь. За дараа нь болохоор мөн адилхан Б агаа ингээд таслаас хойшоо бүх тоогоо бичээд эндээс тасал хаалт тоогоо хасчих. Энэ дагуу оронгийн тоогоор 9, энэ дагуу оронгийн тоогоор 9 хасчих. Тэгэхээр манай дээдлийн тоо маань 90-ний А, Б-гээс хасах нь А болчихно. Энэ хуваар тоогоо тоо нь болохоор 90-ний Б агаас хасах нь Б гэсэн болж байна. За тэгэхээр нэр урагдаад А, Б-гээс хасах нь А, хуваах нь Б агаас хасах нь Б. Энэ маань 7-ны 3 юм байна. Тэгэхээр одоо энэ А, Б хоёр оронтой томч оронгоор задлахаар 10А дээр нэмэх нь Б, хасах нь А. Хуваар нь болохоор 10Б дээр нэмэх нь А, хасах нь Б. Тэнцүү 7-ны 3. Тэгэхээр энэ маань 9А дээр нэмэх нь Б хуваах нь 9Б дээр нэмэх нь А. Энэ маань 7-ны 3 бахны. Тэр ийшээ 7-оор өгвөл ийшээ 9Б дээр нэмэх нь А-гаар үржүүлэхээр 7-9-ийн 63А дээр нэмэх нь 7Б тэнцүү 27Б дээр нэмэх нь 3А. За 63-аас ийшээ гарахад 3-ыг хасгаар 60А, 27-оос 7-ыг хасгаар 20Б. За хоёулангийн 20 хуваачаар Б нь бол 3А юм байна. За гэсэн биднээс ойлгож байгаа чинь А, Б-ийн харьцааг болгож байгаа. Тэгэхээр А-г бахан Б-ийн хонд бүгд 3А-г тавилаа. А-нууд нустлаа. Манай хариу 3-ны 1 бахнэ. За математикийн улсын олимпиадын 3 дугаар шатанд 82 сурагч олцсон гинэ. За 1-р бодлогыг зөв бодсон сурагчийн олонлогыг би зөвхөн А гэж тэмдэглэж. За тэгэхээр А олонлог нь болохоор 18 элементтэй юм байна. За 2-р бодлогыг зөв бодсон сурагчдын олонлогийг Б гэжээ. Тэгэхээр Б олонлог нь 17 сурагчтай. Мөн 1 ба 2-р бодлогыг хоёулангийн зөв бодсон гэдэг чинь А, Б хоёрын огтлцол гэсэн үг те. Энэ олонлог нь 8 сурагчтай. 2 бодлогын аль нь ч оноогүй, нэг ч оноогүй 16 сурагч байгаа юм шүү. Тэгээд 1 ба 2-р бодлогын алийг ч бүрэн бодоогүй боловч нэг эсвэл хоёуланд нь оноо авсан сурагчийн тоо болно гинэ. За тэгэхээр би энд юу гэсэн үг вэ гэхээр 1 ба 2-р бодлогын алийг ч бүрэн бодоогүй боловч аль нэг эсвэл хоёуланд нь оноо авсан сурагчийн тоо болно гэж. За би ээлэрэнд ягарам зорё л да. Ингээ 1-р бодлогыг бодсон сурагчийн тоо, 2-р бодлогыг бодсон сурагчид. За тэгэхээр би ер нь юу болох гэж гэсэн чинь бодлого hodсон сурагчдыг л олох гэдэг юм ба штэ. Тэгэхээр ерөөсөө би огт оноо авахуд надад 16 сурагч ингээ байх гэсэн. За тэгэхээр нийт ингээд 82 сурагч олимпиад оролцсон юм бол 82 сурагчаас энэ ерөөсөө бодлого одоогүй бүгдээрээ 16 сурагчаа хасаад өгч. Тэгэхээр 82-аас 16 хасахаар үлдсэн 66 нь ямар нэг хэмжээгээр бодлогодсон гэсэн үг тий. За тэгвэл одоо дараа нь явах вэ гэсэн чинь бүгдээрээ хоёулангийн зэрэг бодсон ингээд 8 сурагч байгаа. За тэгснэ одоо манайх
яасан бэ гэсэн чинь А олонлогч нь 18 сурагч байгаа ш нэгдүгээр бодог батсан. Тэрнээс хоёулангийн ботсон 2 дугаар бодог батсан 8 сурагчийг хасчихаар зөвхөн нэгдүгээр бодог батсан 10 сурагч байгаа юм шүү дээ. За одоо B нь 17 элементтэй тийм үү. Тэгэхээр нэгдүгээр бодлого батсан 8 сурагчийг хасчихаар 17-аас 8-аас хасахаар 9 сурагч зөвхөн B-г батсан юм байна тийм. За тэгэхээр одоо эндээс юу гэсэн үг хэрэг А, B хоёрын нэгдэл нь юу болж таарч ийн гэсэн чинь одоо энэ тоонод гэсэн шүү дээ тийм. Энэ эсвэл нөгөө талаас юу гэж хэлэхээр А олонлог элемент дээрээ B олонлог элементийн нэмэнгүүд хоёулангийн зэрэг ботсон сурагч 2 удаа нэмэгдсэн байгаа шүү дээ. Тэрийг хасаад өгч байгаа гэсэн үг. Өөрөлдвөл 18 дээрээ 17 нэмэнгүүд нөгөө хоёулангийн зэрэг ботсон 8 сурагчаа хасаад өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр эндээс манай энд 27 сурагч бол ямар нэг хэмжээгээр бодлого боджээ гэсэн үг. За тэгсэн чинь энд 1 ба 2 дугаар бодлогын алийг ч бүрэн зөв бодоогүй. За ингээ оноо аваагүй гэсэн үг тийм. Боловч нэг эсвэл хоёуланд нь оноо авсан гэж. Нэг ч оноо аваагүй надаа 66 сурагч байгаа. За тэгээд ямар нэгэн байдлаар бүтэн бодлого бодсон 27 сурагч байгаа юм байна тий. Тэгээд биш 82-аас 16 хасахаар юу гарч байгаа гэхээр нөгөө ямар нэгэн хэмжээгээр ингээ бодлогон дээр нэг дутуу чамаагүй оноо авсан сурагчд гэсэн үг. Энэ 27 сурагч болохоор яг бүтэн оноогоо авсан. Яг бүтэн ботсон гэсэн үг. За тэгэхээр энэ хооронд нэг яг бүтэн оноо аваагүй боловч нэг оноо авсан сурагч байгаад байна да. Бүгдээр нь тэрийг олноо л гэсэн үг. Нүгэлбэрээ дахиад сайн анхааралтай уншаад 1 2 дугаар бодлогын алийг нь бүрэн зөв боддог боловч аль нэг эсвэл хоёуланд нь оноо авсан сурагч. За тэгэхээр одоо нэг 66 сурагч маань ямар нэгэн байдлаар оноо авсан байгаа даа штэ. Яг хоёулангийн зөв бодсон сурагч бол 27 байгаа тань. Тэгэхээр аль яг зөв биш ямар нэгэн тийм зөв бодлого бодсон хүүхдтэй. Тэгэхээр 66-аас 27-аас чаар үлдсэн 39 хүүхэд нь бүтэн оноог аваагүй боловч ямар нэгэн хэмжээгээр бодлого бодсон сурагчийн тоон 39 байх нэ. За 16 суурин квадрат хэлбэртэй тэгшинс параллелепипедийн эзлэхүүн надад өгсөн. Өөрөлдвөл суурин квадрат хэлбэртэй параллелепипедийн эзлэхүүн өгсөн. За суурныг x хэмжээтэй квадрат өндөр нь ааш гинэ. Тэгэхээр эзлэхүүний болохтой бүгдээрээ суурийнхаа талбайг олоод өндөр өрчүүлнэ. Суур маань x талтай квадрат тэгээд одоо өндөр өрчлөхээр манай эзлэхүүн гарна. Энэ биднэрт 8670 см куб шүү. За өндөр нь болохоор ааш нь 3 дециметр гинэ. За энийг би ер нь сантиметр болгоч юу. Тэгэхээр 30 см. Тэгээд дааны мөсөн метр илэрхийлье. За гэсэн параллелепипедийн бүтэн газрын талбайг метр квадратаар илэрхийлнэ үү гинэ. За тэгэхээр одоо надаа эзлэхүүн өгсөн юм чинь би эзлэхүүнээ 8670 хэмэдсэн. Тэгээ би x квадрат олмоор байна. Өндрөө 30 хэмэдсэн. Тэгэхээр би одоо эндээс x квадратаа олно буюу суурхаан талбайг олъё гэвэл 8670 гэсэн эзлэхүүнээ 30 таа багт өгч. Тэгсэн чинь 289 гарч байна. Тэгэхээр манай x тал маань 17 см урттай байна. Одоо би бүтэн гадаргын талбай болгож байгаа. Бүтэн гадар буюу бүх ханы талбай болгож байгаа тий. За тэгсэн чинь надад суур маань x талтай квадрат энэ надад 2 шиг байна. Хажуу хан маань x-ийг үчгэн a шигсэн хан 4 шиг байгаа тий. Тэгэхээр x-ийг үчгэн a маань 4 шиг байгаа. За x квадрат маань болохоор 289 гээд олцсон бүгдээрээ 2-оор хөрчүүлээд x маань 17, a маань 30 тэгээд үрчилж. За энэ маань нөгөө метр сантиметрээр байгаа шүү. Да метр квадрат үрчилжүүлнэ тий. За тэгэхээр одоо бүгдээрээ 289-ийг 2-оор үрчүүлээд 578. Энэ дээр бүгдээрээ юг нэмэх юм гэсэн чинь нөгөө 17-г үрчхэн 120 нэмээд өгчээ. Тэгэхээр энэ хэд гарах вэ гэсэн чинь манай хариу нь 2618 см квадрат шүү. За энийг бүгдээ метр квадрат руу шилжүүлнэ. Тэгэхээр 1 метрт 100 см гэх юм. Тэгвэл 1 метр квадратад 100-100-аар үржүүлээд буюу 10,000 см квадрат. Тэгэхээр сантиметр квадратыг бүгдээ метр квадрат шилжүүлээ гэвэл 2618 10,000-та хувааж өгнө гэсэн үг. За тэнгуэл яс энэ маань 4-оор хөршлээд 0 10,000-ны 2618 метр квадрат гарах нэ. За дараа нь 5 хүний жинг 10 кг-аар нэрвчилсэн байна.
За тэгэхээр томилоход ийм дүн гарсан байна. Хэрэг тухайн жингүүдийн хамгийн бага боломж тутахыг ашиглавал эдгээр 5 хүний массын хамгийн бага утга хэд вэ гинэ. За одоо ингээд бүхлээр томилоод 60 кг болгоцсон байна шүү дээ. Тэгэхээр маань хамгийн багадаа 55 кг гэсэн үг тий. Хэрвээ 54 байсан бол бүгд энийг 50 кг бүхлээр томилж байгаа юм чинь. Тэгэхээр одоо манай 60 кг гэдэг нь бол 55 кг байсан байна. Хамгийн багадаа 70 маань болохоор хэдүү 65 байсан байна. 65 80 кг-тай хүн маань болохоор хамгийн багадаа 75 кг байсан байна. 90 нь болохоор 85 кг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол байж болох хамгийн бага утга нь тий. За эднээсийг нэмжнэ л гэсэн үг. Эсвэл энэ дэ бүгдийг нэмээд нөгөө 25 хасч болно гэсэн үг шүү дээ. За одоо бүгд 55 дээрээ 65-ыг нэмээд дахиад 65-аа нэмээд за тэгэхээр энэ бүхэл байх үед нэмээд тэг бүдэнгээс нь 25-ыг хасчих бас болно шүү тий. За энэ маань тэгэхээр 345 кг байна. Бүх хүний байж болох хамгийн бага масс нь 345 байна. За 18 болохоор баяр ийм хурдтай алхаж исэн. Түүний араас бол ийм хурдтай явсан. Хэрэг тэдний хоорондох зай нэг бүхэл 6-ны 1 км байсан бол хэдэн цагийн дараа гүйцэх вэ гэж. За тэгэхээр баяр энд болохоор баяр 3 бүхэл 3-ны 2 км цаг хурдтай явж исэн. Түүний араас би 2 хурдтайгаар 425 тий араас нь гараад хэдэн цагийн дараа гүйцэх вэ гэж. За эхлээд бүгд хурдныхаа зөрүүг олъё. За тэгэхээр 4 бүхэл 125 маань 4-ний 1-тэй эндээс 3 бүхэл 3-ны 2 аснаа. Тэгэхээр ийшээ 3-аар өгөөд ийшээ 4-өр өгөөд 4 бүхэл 12-ны 3-аас 3 бүхэл 12-ны 8 гэсэн байна. За гэтэл бүгд эндээс нэг бүхэл зээлээд 3 бүхэл 12-ны 15-аас одоо 3 бүхэл 12-ны 8 гэсэн байна шүү дээ. Тэгэхээр 12-ны 7 км цаг. Бүр цагт 12-ны 7 км илүү явцсан байна. Тэгвэл одоо хугацааг нь олъегвол хоорондох зайгаа хурдныхаа зөрүүнд хуваагаад өгөхөөр хэдэн цагийн дараа гүйцэх нь гарна. Тэгэхээр манай хоорондох зай 1 бүхэл 6-ны 1 км хурдны зөрүү нь 12-ны 7 км цаг. За тэгэхээр одоо бүгд яах юм гэсэн чинь 1 бүхэл 6-ны 1 чинь 6-ны 7-гоо 12-ны 7-доо хуваагаад өгнө шүү дээ. Тэгэхээр 6-ны 7 үрчиг нь 7-ны 12 буюу 2 цагийн дараа гүйцэхнэ. За 19 AB2 хотоос 2 машин зэрэг үхэлцэн гарсан. Нэг нь тэдний нийт замын 0.8 хэсгийг нэгдүгээрх нь болохоор нийт замаа за би хоорондох зайгаа S гэдэг хэлчихсэн. Тэгэхээр хоорондох замын 0.8 хэсгийг 5 цагт болдог. Ба нөгөө нь болохоор нийт замын 15-ны 8 хэсгийг 4 цагт болдог бол 2 машины хурд нь 2 машины нийт хурд гинэ. Хурдны нийлбэрний юм бол хоёртой хоорондох зай болоо гинэ. За тэгэхээр одоо яасан гэсэн би бүх замаа S гэсэн байгаа. За энэ маань явсан замууд нь энэ болохоор хугацаанууд нь одоо бүгд хурдын бол. За тэгэхээр бүх замаа S гэсэн. Тэгэхээр бүх замын 0.8 хэсгийг болохдоо 0.8-ыг хүчин S гэж болоод байгаа шүү дээ. За одоо бүгд нэгдүгээрийнхаа хурдыг олноо. Тэгэхээр явсан замыг нь явсан хугацаанд нь очно. За нөгөө хоёрдугаар нь болохоор 15-ны 8 S замыг 4 хурдад бас ингээ хоёрдугаарын хурд гарна. За гэтэл яасан гэж чинь одоо 2 хурдны нийлбэр нөхцсөн юм шиг. Өгвөл нэгдүгээрийн хурд 0.8 S-ийг хуваах нь 5 дээр хоёрдугаарын хурд 15-ны 8 S-ийг хуваах нь 4 дугаас нь 132 км цаг болж таарчээ. За эндээс S олчноо л гэсэн бүгд тэ. За тэгэхээр энгийн бутрахаа дээр нэг алдах магадлал шүү. Тэг хүүхдүүд. За 0.8 гэдэг маань бүгдээрээ 5-ны 4 S гэсэн. За энийг 5 дугаар. За одоо бүгд энэ бутрахайг 4 тухаана гэдэг маань энэ доош үржигдээд 8-ыг хуваах нь 60 гэдэг ингээд чулан тий 132. За энэ дээдлийн муу адилхан энэ үржигдээд 25-ны 4 S. За нэмэх нь за энэ хоёр маань бас 4-т хураагдах маань 4-т нь хураач. Тэгэхээр энд 2, энд 15. Тэнцүү 132. За 25-15 ирэхээр бүгд ийшээ болохоор 5-ын нөгөөд энд 3-ын нөгөөд ийшээ сайхан 75-аараа өрчүүлж. Тэгээд ижил хоёртой болгоо хуваарайхаар 12S дээр 10S-ийг нэмсэн
132-ыг үрчгэн 75. За энэ хоёрыг нэмэхээр 22s маань 132-ыг үрчгэн 75 юм байна. Тэгэхээр би s-ийг олъё гэвэл 132-ыг үрчгэн 75-ыг хуваах нь 22. За 132 маань 22-т хуваагдана. 22-т хуваахаар манайх 6 гарна. Ингээ ураач. Тэгвэл арай үржүүлэх тамар тий. Тэгээд 6-гаа 75-аар үржүүлэхээр манай хоорондох зай нь 450 км байжээ. За 20 1.5% ба 0.2 гэсэн хоёр тоо өгөөд дараах тоонууд нь дараах тэнцвэрлэлээс аль нь үнэн болохыг олоорой гэнэ. За 15% гэдэг маань бүгд энэ дэлхий илэрхийлчихэд хариу гарчээ. Энэ бол 10-ны эсрэг илэрхийлвэл 10-ын бутгаар илэрхийлвэл 100 хуваасны 15 тий. За тэгээ нэг 5 дугаарчвал 20-ны 3 хэсэг гэж ойлгож болно. За 0.2 хэсэг гэдэг маань 10 хуваасны 2 хэсэг тий. Энийг процентоор илэрхийлээ гэхээр юу гэсэн үг вэ? 10-2-оо бүгдээрээ 100-аар үржүүлэхээр энэ маань ер нь бол 20%-ийг илэрхийлж байгаа тийм үү? За одоо бүгдээрээ хариунтраас харчи. 15 бол 20-ны 3 зөв өө. 20% гэдэг нь 0.2 хэсгээ. За энэ бол зөв байна. За энэ бол худлаа байна. За энэ хоёрын нэг л худлаа шүү дээ. 15% бол 0.2 хэсэг биш ээ. За дараагийнх нь 15% бол 0.115 бол мөн. 0.2 хэсэг нь болохоор 20-ны 3 биш дээ. 10-ны 2 шүү дээ. За 20% гэдэг бол энэ хоёр тэнцүү үгний худлаа байна. Тэгэхээр маань зөв хариу нь R.